За орон нутгийн сонгуул явагдаж дуусны дараагаар хуулийн хугацаанд бүх одоо сумын иргэдийн төслийн хурлын хурал маань анх дугаар уралдаанаа хийж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж үндсэндээ одоо шинэ бүтэц бүрэлдэхүүн ажилдаа ороод байна. За манай аймгийн иргэдийн төслийн хурлын ажлын албаны зүгээс бас юуг анхаарч байгаа гэхээр ер нь аймаг сумынхаа төлөөлөгчдийг энэ төсөв батлах засаг даргын мөрийн хөтөлбөр батлах, эх 4 жилийнхээ үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлахын хуралдааны хийхээс өмнө бүх төлөөлөгчдөө бас чадварчуулъя гэсэн ийм одоо зорилго тавьж байгаа. За үүний үндсэн дээр улсын их хурлын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс одоо нутгийн өрөө өдөрт байгууллагыг бэхжүүлэх нь одоо ийм төсөл бас энэ 4 жилийн хугацаанд хэрэгжих юм аа. За энэ төсөлд бид санал тавьж за маргааш буюу энэ сарын 18-наас 23-ны хооронд одоо бүх аймаг сумынхаа иргэдийн төслийн хурлын төлөөлөгчдийг одоо 3 ээлжээр 412 хүнийг одоо сургаж чадварчуулах юм одоо ажил хийгдэж байна, эхлэх гэж байна. За энэ төсөл маань бас Монгол улсын хэмжээнд одоо 62 үндэсний сургагч багшийг бэлтгэсэн. За манай аймгаас бол одоо миний бие, за манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Дэлгэр сайхан хоёр одоо сургагч багшаар бэлтгэсэн байгаа. Тэгээд одоо маргааснаас эхлээд одоо хичээл маань эхэлнэ. За мөн одоо манай аймгийн иргэдийн хурлын зүгээс өөрийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил маань ер нь одоо төсвийн тухай хуулийн дагуу 12 сарын 5-ны дотор аймгийн иргэдийн хурл төсвөө баталсан байх хэвээр. За үүний үндсэн дээр одоо 12 сарын 2-нд 3-нд одоо иргэдийн хурлын 2 дугаар хуралдааныг хийхээр одоо бас төлөвлөж байна. За энэ хуралдаанаар бид хурлын байгууллагынхаа одоо тайлан төлөвлөгөөг хэлэлцүүлнэ. За мөн аймгийн засаг даргын эх 4 жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлээ бас баталж ингэж одоо ажиллах зорилго тавин ажиллаж байна.